Юу яриад байна? 24 оны тайлан ярьж байхад ирүүлсэн байгаа гэж ирээдүйн цаг яриад байна. Үндэсний зөвлөөрөө тайлангаа хилцүүлсэн юм уу? За одоо болтол үндэсний зөвлөөрөө тайлангаа хилцээгүй юм уу? Монсоо дарга та ч юу ажиллаа мэдэж гинүү мэдгүй юм уу? Тайлан дээр бол сая өгсөн гүйцэтгэх удирдлага 2 удаа гүйцэтгэх удирдлагын тайлан гэдгийг би дахиж хэлье. За Монголын үндэсний олон нийтийн радио телевизэн үйл ажиллагааны тайлан захин хуудсандаа байршуулаагүй байна гэсэн нэг юм байна. За мөн тайлангийн хувьд дээр дурдсан мэдээллүүдийг тайландаа тусгаж үйл ажиллагааны ил тод байдлыг хангаагүй байна. Шилэн дансны мэдээллийг захин хуудсандаа байршуулаагүй байна. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байна. За мөн одоо асуудал үндэсний олон нийтийн радио телевизийн одоо үйл ажиллагаатай холбоотой 40.40% одоо ийм төлөвлөсөн ажлыг одоо үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөлөөрөө одоо хэлцээгүй байна. За Хяналтын зөвлөлөөс 20 асуудлыг үндэсний зөвлөлийн хуралдаанд оролцуулж хэлэлцүүлснээс 8 асуудлыг хэлцээгүй байна гэд биднэрт ирсэн мэдээллээр ерөнхийдөө энэ хуулийн хэрэгжилтийг одоо маш сайн хангаагүй байна гэсэн ийм тайлан ирсэн байна. За өнгөрсөн 4 жил улсын төсвөөс үзүүлсэн 30 тэрбум төгрөгийн дэмжлэгт үндэсний аудитын газраас тогтмол аудит хийгдээгүй байна гэд ийм одоо бид нар дүгнэлтийг аудитын газраас танаад өгсөн байна. За тэгээд үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөл бол төрийн байгуулалтын байнгын хороонд тайлангаа тавих ёстой. Бид нар гүйцэтгэх удирдлагын тайлан бол энд сонсох бол шаардлага байхгүй гэж бодож байна. За ингээд яг энэ саяын одоо биднэрт танилцуулсан тайлангаа үндэсний зөвлөлийнхаа одоо хэдэн сарын хэдэн одоо хурлаар хэлэлцүүлж одоо хэдэн хувийн саналаар энэ одоо тайлангаа та бүхэн баталсан байна. Нэгдүгээр энэ үндэсний зөвлөлийн даргаас асууж байна. За хоёрт нь энд нэг хоёр одоо бас хяналтын зөвлөл болон өргөлийг шалгах хороо гэсэн юм хоёр бүтцийн үндэсний зөвлөл дотор байгаа гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр хяналтын зөвлөлийн дарга нь ирсэн байгаа юу? Ирсэн. Өргөлийг шалгах хорооны дарга нь хэмлээ. Бага юу? За ирсэн байгаа юм тий. Тэгэхээр хяналтын зөвлөлийн одоо яг энэ саяын одоо өгсөн тайланг одоо хяналтын зөвлөлөөр оруулж ямар одоо бас тайлангийн юм юу гаргасан бэ? Дүгнэлт гаргасан бай. Та бүхэн энэ дүгнэлтэндээ саяын одоо гаргасан энэ зөвлөмж юуг бол хүлийн зөвшөөрч энэ хэдэн сарын ямар одоо хурлаараа ямар одоо зөвлөмж гаргаж хэлэлцүүлсэн бай. Энэ дээр хяналтын зөвлөлийн хариултыг сонсъё. За яагаад ингэж асууж байна гэвэл энэ санхүүгийн дүгнэлтэн дээр маш олон одоо зөрчилтэй зүйлүүд гарсан байна. Энэ сүүлийн За ихтэй гүшний асуултанд хариулъя. За үндэсний зөвлөлийн хувьд бол нөгөө хэлбэр нөрөө хуралдаан байдаг. За тэгээд 40.4% бол хилэлцсэн байна гэд тэгж хэллээ. За энэ бол та бүхэн тайлан дээр бол харсан баг. 2024 онд 19 асуудлыг бодоод хойшлуулж нийт 13 хуралдаанаас бол 25 тогтоол шийдвэр бол гарсан. За гишүүдэд очсон тайлан дээр бол нөгөө яг миний бол үндэсний зөвлөлийн даргын хувьд тайлбар бол энэ хуралдаанд оруулж ирж байгаа материалыг бол олон нийтийн радио телевизийн хуулиараа бол за хуралдах санаачлагыг товыг бол үндэсний зөвлөлийн дарга товлон эсвэл бүх үндэсний зөвлөлийн гишүүдийн 3-1 буюу 5 гишүүн санаачлаг гаргаж иж бол хуралдуулдаг байгаа. За тэгээд энэ хойшлуулсан асуудлын хувьд бол энэ тухайн өдөр дэгийнхаа дагуу хуралдаанд оруулж ирээд хилцэх гэж оруулж ирсэн асуудлыг гишүүдийнхаа бол олонхороо бол хойшлуулъя. За энийг бол хилцэхгүй гэсэн саналтай байгаад тэгж шийдэгдсэн. За 24 оны тайлан бол 4 сард бол хүргэгдсэн. За таны наадын тайлан үндэсний зөвлөлөөр хилцүүлсэн юм уу гэж ихтэй гишүү маш тодорхой асуусан. Хилцэх асуудлын бол дараад бол орсон байгаа. Юу яриад байна? 24 оны тайлан ярьж байхад ирүүлсэн байгаа гэж ирээдүйн цаг яриад байна. Үндэсний зөвлөөрөө тайлангаа хилцүүлсэн юм уу? Энэ 24 оны асуудлыг бол хилцэх асуудлаа оруулаад тэгээд тухайн үед бол энэ хурлаа маань хойшлогдсон байгаа энэ асуудлыг хилцэх асуудал маань. За одоо болтол үндэсний зөвлөөрөө тайлангаа хилцээгүй юм уу? Монсоо дарга та ч юу ажиллаа мэдэж гинүү мэдгүй юм уу? Одоо бол хилцээгүй юм үндэсний зөвлөөрөө. Тэгээд бид нар төрийн байгуулалтын байнгын оргоор их хурлын гишүүдэд үндэсний зөвлөлийн тайлангаа хилцүүлээгүй тайланг энд хилцүүлээд байгаа юм уу? Та тодорхой хариул да. Ажлын хэсгийн 5 нарын юм. 4 сард энэхүү тайланг бол аваад за хөндлөнгийн аудит маань тайлангаа аудитынхаа дүгнэлтийг бол 6 сард хүргүүлээд за тэгээд бид нар тэрнээс хойш хуралдахаа тэгээд энэ маань хойшлогдсон байгаа. За инхтэй гүшин тодруулъя. За энэ бол одоо бас хилцээгүй тайлан бид нар хилцэх юм шаардлага юм юу байгаа юу дэгэнтэй энэ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн үндэсний зөвлөл ажлын тайлангаа төрийн байгуулалтын байнгын хороонд тайлгнана гэдэг. Тэгэхээр үндэсний зөвлөлийн хамтын шийдвэрээр хэлэлцэж баталсан одоо тайланг төрийн байгуулалтын байнгын хороо хэлцэнэ гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр яг энэ би түрүү хэлээд байгаа нь гүйцэтгэх удирдлагын тайланг бид нар сонсох ямар ч шаардлага байхгүй. Гүйцэтгэх удирдлага нь үндэсний зөвлөлдөө бүх тайлангаа тавиад тэгээд хэлцэгдсэн тайланг бид нар энд одоо хэлцэх ёстой учраас энэ бол тгийн хуулийг зөрчиж гэн гэж би бас харж байна. За хоёрт нь тэр хяналтын зөвлөлөөс асуусан хяналтын зөвлөлөөр энэ тайлангаа оруулсан юм уу? За Монсор дарга юу болж байна? Бид нар цаг хугацааны хувьд хожуу сонсож байгаа нь үнэн. Түрүү 7 хоног товлогдсон байсан. Таны тайлан хангалтгүй байсан. Ахаа тайлангаа чамбараад ирээд авчраад хилцүүлээ гэсэн. Одоо тавьж байгаа тайлан чинь үндэсний зөвлөлдөө тайлангаа танилцуулаагүй, баталгаажуулаагүй ийм тайлан энд оруулж ирээд одоо ингээд хойшлогдсон гэд ямар учраас хойшлогдсон тэгвэл?